За өнөөдөр би Монголоос авчруулсан шинэ гэрээнээс уншнаа. Ер нь бол та нарт хэвлээд өгсөн байгаа. Тэгээ яг орчуулга нь бол яг адилхан. Стандарт Монгол орчуулга гэж явж байгаа. За энэ бол нөгөө яг грек армэ хэлээс нь шууд монгол хэл рүү англи хэлээр замд нь дамжихгүйгээр шууд монгол хэл рүү орчуулсан орчуулга байгаа шүү дээ. За ингээд шинэ гэрээтэй болсон. За тэрнээсээ уншихыг хүсэж байна. За өнөөдөр бүгдээ хамтдаа Үйлс номын 10 дугаар бүлгийн 34-өөс 48 дугаар ишлэлээс хамт уншнаа. 34-өөс 48 дугаар ишлэл. За юуны өмнө би чанга уншээ. Тэгээ та нар өөрхийн гар дээр байгаа Библийн тексттэйгээ бас дотроо надтай хамт тулгаад уншаад яваарай. Петр ам нээж Бурхан хэнийг ч ялгарладаггүйг би үнэхээр ойлголоо. Харин өөрөөс нь имэж зөв шударгыг үйлддэг ямар ч үндэсний хүнийг Бурхан таалдаг ажээ. Бүхний эзэн Есүс Христээс ирдэг амар тайвны сайн мэдээ болох Израильчуудад илгээгдсэн тэрхүү мэдээ нь Иохны тунхагсан баптизмаас хойш Галилаас эхэлж бүх Яхуда даяар тархсан сургаал босныг та нар өөрсдөө мэднэ. Назарын Есүсийг Бурхан ариун сүнс ба агуу хүчээр тосолсон төдийгүй Бурхан өөрөө Есүстэй хамт байсан учраас тэрээр хаа сайгүй явж хүмүүст сайн сайхныг үйлдэн сатаанд дарлагдсан бүх хүнийг эдгээсэн юм. Яхудачуудын нутаг болох болон Иерусалимд Есүсийн үйлдсэн бүхний гэрчин бид мөн. Хүмүүс Есүсийг модонд үлгэж хөнөөсөн боловч Бурхан 3 дахь өдөр нь түүнийг үхлээс амьлуулж тэрээр үзэгдсэн билээ. Гэхдээ бүх ард олонд биш харин Бурханы урдчлан сонгосон гэрчнэр болох бидэнтэй үхлээс амьсныхаа дараа хамтдаа хооллож ундлан бидэнд үзэгдсэн. Бурханаар томилогдсон Есүс бол үхсэн ба амьдын аль альнийг нь шүүгч мөн гэдгийг ард олонд тунхаглаж баттай гэрчлэхийг тэрээр өөрөө бидэнд тушаасан билээ. Есүст итгэсэн хүн бүр түүний нэрээр гэм нүглээс уучлагдана хэмээн иш үзүүлэгчид бүгд гэрчилж байсан юм гэв. Петрийг ийхүү ярьж байх зур энэ үгийг сонсож суусан бүхний дээр ариун сүнс боожээ. Петртэй хамт ирсэн Яхуда итгэгчид бүгдээрээ гайхацгав. Яагаад гэвэл өөр үндэсний хүмүүс хүртэл ариун сүнсний бэлгийг хүртээд өөр хэлээр ярьж Бурханыг дээдлэн хүндэлж байлаа. Тэгэхэд Петр ариун сүнсийг бидний адил хүлээн авсан энэ хүмүүст усаар баптизм хүртээхэд болохгүй нь юусан билээ гэж хэлээд Есүс Христийн нэрээр баптизм хүртэхийг зааварлав. Дараа нь тэд Петрийг хэдэн хоног хамт байхыг гуйлаа. Аамен. За Үйлс номноос ер нь бол ингээд судлаад Үйлс номоор дамжуулан эзний үгийг суралцаад яваад байгаа гэдгийг та нар бүгдээ мэднэ. За ингэж явсаар хагаад өнөөдөр бүгдээ 10 дугаар бүлэг дээр ирлээ. За ингээд энэ 10 дугаар бүлгийн хүртэл зөвхөн Яхудачуудын дунд эзэн Есүс Христэд итгэл хэрхэн тарж түгжсэн талаар бид нар өмнө нь ингээд үзэж харж исэн бол одоо энэ 10 дугаар бүлгээс эхлүүлээд Яхуда биш өөр үндэсний хүмүүст ариун сүнсний одоо ажлууд эзэн Есүс Христэд итгэл тэдний донд хэрхэн хурж очиж байгаа талаар бидний одоо уншиж байгаа энэ хэсэг харуулж байна. За өнөөдөр би эзний үгийг яагаад Есүс гэдэг сэдвээр хуваалцахыг хүсэж байна. Яагаад заавал Есүс гэдэг сэдвээр би хуваалцахыг хүсэж байна. За бидний дунд нэг ийм яриа байдаг монголчуудын дунд. Ямар яриа байдг вэ гэхээр ерөнхийдөө Бурхан гэж бол байгаа гэж бол итгэж байгаа шүү дээ. Ер нь бол нэг Бурхан бол байгаа. За тэгээд ер нь бол ингээд хүн нэг амьдралдаа зөв шударгыг үйлдээд ингээд одоо нэг тийм сайн хүн байгаад явж ивэл болоо биш үү? Заавал яагаад Есүс гэж? Гэхдээ тийм хүн зөндөл байгаа шүү дээ. Гэхдээ одоо нэг сайныг үйлдээл тийм ээ? Нэг юм сайхан сэтгэлтэй тийм ээ? Тэгээ нэг бусдад нэг гим хор болоод байхгүй, нэг цагаахан тийм ээ? Тэгэл одоо ингээд нэг ерөнхийдөө Бурхан бол байгаа л байлгүй тийм ээ? Бурханыг бол үүсэхгүй нэг одоо ямар нэгэн Бурхан бол байгаа гэл нэг ийм бодолтой байж хат ингээд яага болохгүй гэж. Заавал яага Есүс гэдэг байгаа юм бэ гэж. Тэгэхээр ийм сайн хүмүүс зөндөл байдаг шүү дээ. Ийм хүмүүсийг тэгээд тэр Бурхан чи яах юм? Тэр Бурхан энэ хүмүүсийг чи харахтаа яг юу гэх юм гэж. Ийм асуулт бидний дунд байдаг. Би бас олон удаа ингээ Есүсийг номлоод Есүсийн тухай сайн мэдээг бусдад тунхаглаад хуваалцаад явж байхдаа яг өөдөөс ингэж асууж байгаа, ингэж ярьж байгаа хүмүүстэй олон удаа таарч исэн. Миний өвөө эмээ ч гэсэн ийм хүн байсан угаасаа.
За та нарын донд ийм эргэн тойронд ийм хүмүүс бол зөндөөл байдаг бах. Тэгвэл яг ийм асуултанд өнөөдрийн бидний уншиж байгаа энэ үйл явдал маань, энэ текстэн дээр гарч байгаа үйл явдал маань бол хариулт өгч байна. Яг та бидний ярьдаг шиг нөгөө бурхныг мэддэг, бурхнаас имээдэг, хаяа нэг дотроо залбирчдаг. За тэгээд их тийм сайн. За тэгээд ядуу зүдүү хүмүүст бол нэг өглөг өгчдөг. Нэг ийм сайн хүний түүх өнөөдөр бидний уншсан хэсгээр гарч байгаа. Тэр нь юу вэ гэвэл Италийн хэмээн зуутын одоо дарга Корнел гэдэг хүний түүх гарч байгаа. Тэгэхээр энэ Кайсари гэдэг хотод Ромын одоо 100 цэргийн дарга Корнел гэдэг хүн амьдарч ирсэн. Яг тэгвэл тухайн үеийн Юда буюу Ихудаач нь Ромын колон байгаа шүү дээ. Ромын одоо засаглалд оршиж байгаа шүү дээ. Тийм учраас Юдагийн одоо олон хотуудад Ромын цэргийн ангиуд суудаг байсан. За социализмын үзүүлэлт бот улсын 100 мянган цэрэг Монголд сууж ялаа те үүнтэй адилхан. Яг л зөвлөлтийн нөлөөнд ор Монгол улс чинь байсан учраас цэрэг арми нь хурж ирээд манай нутаг дээр суудсан байсан та. Яг л үүнтэй адилхан Ихуда бол Ромын нөлөөнд ор Ромын колон улс байсан учраас цэрэг арми нь хүртэл хурж ирээд энэ тэнд гол газруудад нь очиод суудсан байсан та. Яг л адилхан тийм ээ. За ингээд 100 цэргийн нэгэн дарга Итали хүн өөрөө яг үндэс угсааг нь хөөгд үзэх юм бол Итали түүний 100 цэрэг бол Италийнхан хэмээх хороо. Өөрөөр дандаа Итали цэргүүдээс бүрддэг 100 мянган 100 цэргийн дарга одоо Ромын легионер хүн байж штэ. Түүний нэрийг хэн гэдэг вэ гэхээр Корнел гэдэг. За энэ Корнел ямар хүн байсан бэ гэхээр би яг энэ Үүс 10 дугаар бүлгийн 1-р ишлэлээс та нарт уншиж өгье. 1-2 дугаар ишлэлийг би уншиж өгье. Кайсарын хотод Италичууд гэгддэг цэргийн хорооны Корнел гэгч зуутын дарга байв. Тэрээр гэр бүлээрээ бурхнаас имээдэг, сүсгтэй хүн бөгөөд ард олонд өглөг их өгч, бурханд үргэлж гуйлтаа өргөдөг байжээ гэж хэлсэн байна. За Корнел гэж ямар хүн байсан бэ? За энэ хүний талаарх тодорхойлтыг олж мэдлээ. Үндэс угсааны хувьд бол Итали хүн байж. Албан тушаалын хувьд бол Ромын 100 цэргийн дарга байж. Сүсэг бишрэл дотоод одоо ертөнцийг үзэх үзлийнхаа хувьд бол бурхнаас имээдэг хүн байсан байна. Тэгэхээр ямар ч байсан бурханд итгэж штэ энэ хүн. Бурхнаас имээдэг. Дээр нь энэ хүн яадаг вэ гэхээр ядуust их өглөг өгдөг хүн байсан байна. Тэгэхээр Ромын 100 цэргийн даргын цалин гэдэг чинь бас боломжийн штэ. Тэгээ Юда нутагт сууж байгаа Ромын 100 цэргийн дарга гэдэг бол хавь орчиндөө бол ер нь төрийн нэлээд сайн хангамж идэлж байгаа хүн байгаа даахгүй. Тэгэхээр ер нь ядуу зүдүү Юдачуудад бол ер нь жоохон тусалчдаг. За дээр нь энэ хүн яадаг байсан гэхээр бурханд гуйлтаа өргөдөг хүн байсан гинэ. Дотроо залбирж явдаг юм хүн байсан биз шүү дээ. Тэгэхээр яагаад одоо ийм хүн өнөөдөр ч Монголд бас байгаа шүү дээ. Бидний эргэн тойронд байгаа шүү дээ, тий. Тэгээд одоо Корнел шиг одоо байж хаад яагаад болохгүй гэж. Бурхан Корнелийг бол харсан. Бурхан Корнелийг таалсан. Гэхдээ хангалттай гэж үзээгүй. Яагаад вэ гэвэл Корнелд бурхан тэнгэр элчээ хэлгээгээд чи Петр гэдэг хүнтэй уулзсаа гэж хэлсэн. Үзэгдэл дотор. Тэгсэн чи өөр хотод Яфа гэдэг хотод Петр арьсчин Симоны герт нэг өдөр хоёр давхар дээр нь гараад залбирж байсан. Израилийн байшингууд юм дөрүүлжин тэгээд дээвэр дээрээс харавчтай. Одоогийнхоор манайхаар бол одоо мансарт юм да. Тийм ээ. Мансартан дээрээ гарцсан. Одоо Петр өдрийн хоолой хүлээгээд Христ итгэж айлд амьдарч штэ. Петр түр хугацаагаар ирсэн. Тэгээ Петр залбирж байсан. Тэгсэн чинь Петр тэр залбирал дотор үзэгдэл үзсэн. Үзэгдэл нь их сонин үзэгдэл үзэж байгаа. За би нөгөө уншаагүй хэсгээ яриад шүү дээ. Өөрөөр хэлбэл түрүүний уншсан текстийн өмнө нь босон үйл явдлыг би холбож том зургаар нь та нарт харуулахын тулд яриад байна гэсэн. Өөрөөр хэлбэл түүх нөхцөл байдлаа би та нарт зөв ойлгуулахын тулд яриад байна гэсэн утгатай. За тэгсэн чинь тэр үзэгдэл дээр юу гарч ийн гэсэн чинь дөрвөн талын ингээд барьцсан ийм том ууттай юм ингээд тэнгэрээс доошоо газар руу буугаад ирсэн. Дотор нь дүүрэн бузар амьтад байсан. Нөгөө Юудын хуулийн дагуу Израильчуудын иддэггүй амьтангууд тэр дотор нь байсан. За Израильчуудын иддэггүй амьтан гэвэл далайн гаралтай хайршгүй бүх төрлийн амьтан. Гахаа гих мэтчлэн за ингээ яриад байвал зөндөө 9 шидийн амьтангууд еврейчүүд бол иддэггүй. Одоо ч гэсэн еврейчүүд иддэггүй шүү дээ. Гахаа мах иддэггүй, цус иддэггүй, тийм ээ. Еврейчүүд бол зөвхөн туурайтай амьтан идэн, усны амьтдаас бол зөвхөн хайрстай загсал идэн, нэс өөр юм иддэггүй энэ гих мэтчлэн тийм ээ. Тэр дүүрэн еврейчүүдийн, юудэчүүдийн хуулийн дагуу огт юудэ хүний иддэггүй одоо амьтдаар дүүрсэн ийм дөрвөн талын ингээ дээш шуугаад барьсан ийм уут тэнгэрээс ингээ бууж ирээд Петр ингээ өнгөгээд харсан чинь дотор нь юудэ хүний хувьд ерөөс огт идэж болдгүй юмнууд байсан. Тэгин чинь нэг дуу хоолой Петр сонсгосон. Тэр нь юу гэхээр Петр алаад ид гэж хэлсэн. Тэгин чинь Петр гайхаад юу эзэн минь ээ?
Би төрсөн цагаас хойш таны хуулийн дагуу Бурханд одоо хэлж штэ таны хуулийн дагуу би энэ төрлийн амьтдыг би бол огт идэж байгаагүй. Энд чинь бузар амьтд байж штэ гэж Петр хэлсэн. Тэгсэн чинь Петрт хариуд нь тэр дуу хоолой юу гэж хэлдэг вэ гэхээр Бурханы ариун гэж тооцсныг чи бузар гэж үзэж болохгүй гэсэн дуу хоолой сонссон. Ингээ Петр гайхсан. Юу гэсэн үг вэ? Яг өлсөж исэн үедээ ийм үзэгдэл үзэж байгаа байхгүй юу? Тэргөө айлд байсан Христ итгэгчинд байсан. Тэгээд надад нэг хоол хийгээд өгөөч гэд нөгөөх нь одоогийнхоор одоо пастра байж байгаа хоол олж байгаа шүү те. Одоо гой хоол үнэртэй л халдаанд Петр тэр хооронд хоол болтол яасан гэхэлэр тэр одоо дээдлийн давхар дээр гарцсан залбирж штэ. Залбирж байхдаа ариун сүнсээр дөрөд үзэгдэл үзэж штэ. Гидсэн өсөжсэн болоод ч тэр үү тархин тэгж ажилласан болоос тэр үү хоол ундтай холбоотой үзэгдэл үзээ явцсан. Тэгээ энэ одоо Бурханаас биш гэж тайлбарлах гоц. За яг хит өлсөндөө тэгсэн байлгүй. Хит өлсөд янз янзын юм идүүл идчихмээр санагдсандаа тэгсэн байлгүй ч гэж бас бодож болох байц. За тэгээ Петр энэ үзэгдлийг үзээд гайхсан. Бурханы ариун болгосныг чи бузар гэж тооцох эрх чамд байхгүй гэдэг ийм үгийг сонсоод Петр гайхаа байжсэн чинь гэрийнх нь гадаа 3 хүн хурж ирээд энд Петр гэдэг хүн байна уу гэд хаалганых нь гаднаас голдон хаалганых нь гаднаас хашгирж байгаа. Нөгөө хашааны том хаалганых нь гаднаас. Тэгэн чи ариун сүнс Петрт юу гэж хэлсэн гэхээр энэ 3 хүн дээр яваад ч битээ чамааг ирж байгаа маа гэд. Тэгээ Петр доошоо бууга хаалганы онгоолгоод би вэ яасан гэсэн чинь Кайсар хотоос Ромын 100 цэргийн дарга Корнел гэдэг хүн таныг олж авчруулахаар бид 3-ыг илгээлээ гэж хэлдэг. Тэгээ Петр яасан тэр 3-ыг гэртээ оруулаад нэг хоноод маргааш нь Корнелийнх руу явж байгаа. За ингээ Корнел гэдэг Итали айл руу еврей хүн явж штэ. Тий. Еврей хорооллосоо гараад еврей айлынхын гэрээсээ гараад еврей биш айлын гэрлөө явж штэ. Болох уу? Еврей хүний хувьд болохгүй. Одоо ч гэсэн болохгүй. Энэ Нью-Йоркийн еврейчүүдийг харах юм бол тийм өөрийнхөө хороолтоо л амьдрна. Өөрийнх нь хороол дотор нь өөр гадны хүн явж байгаа юм бол сонио хардаг. Тийм ээ. Гэтэл Петр маань яасан гэхээр өөрөө еврей хүн мөртлөө нөгөө 3 Итали хүнийг дагаад нөгөө Ромын 100 цэргийн 3 зарцын дагаад гэрлөө нь явлаа. За тэгээ Кайсар хотод очлоо. Тэгээ гэрт нь яваад орсон. Харь үндэстэн хүний гэрт явж орж байгаа. Еврейчүүд өөрсдөөсөө өөр үндэстэн хүний гэрт ордоггүй боломжлолтой. Яагаад гэвэл бузартна гэж үздэг. Яагаад гэвэл тэр ард түмэн Бурхныг мэдхгүй ард түмэн. Бурхныг мэдхгүй хүмүүстэй бид холилдож болохгүй. Тэдэртэй хамт хоол идчихэж болохгүй гэж үздэг. Тийм учраас тэдний дунд орох юм бол бузартна гэж үздэг. Гэтэл Петр дагаад орлоо. Яагаад гэвэл ариун сүнс хэлсэн. Дээр нөгөө үзэгдлээ санаад байна штэ. Нөгөө бузар амьтдыг алаад идгсэн Бурхны тэмдгийг харсан учраас Петр гайхаад байна штэ. Энэ болж байгаа үйл явдал миний үзсэн үзэгдэл хоёрын хооронд ямарваа нэгэн коннекшн байна уу гэж Петр гайхаад байна штэ. Тэгээд нөгөө талаараас Петрт эргэлзээ бас байсан байж магадгүй. Би хит өлсөндөө дими юм харчоо гэж Петр бас бодоод байна штэ. Тэгээ Петр Корнелийн гэрт яваад орсон. Тэгсэн чинь Корнел хамаатан саднуудаа цоглолцсон. Өгчнөө хүн цоглолцсон. Тэнийг хүлээсэн байжсэн. Тэгээ Петрийг хүлээгээ байжсэн. Тэгээ Петр гайхаад орж ирээд тэгээ Корнел Петрийг орж ирж байгааг харангуйтаа шууд урд нь өвдөг сөгдөн мөрөгж байгаа. Нөгөө дарангуйлагч улсын хүн дарамтлуулагч улсынхаа хүний өмнө өвдөг сөгдөж байгаа. Манай монголоор бол одоо манжийн амбан нэг монгол малчны өмнө өвдөг сөгдөж байгаатай яг адилхан. Манжийн дарлалын үед нэг манжийн амбан морноосоо бууж ирээд сүх тэрэгнээсээ бууж ирээд хөдөөхээр мал хариулаа явж байгаа нэг монгол хүний энгийн ардын өмнө өвдөг сөгдөж байгаатай яг адилхан ийм үйл явдал болж штэ. Тэгээ Петр түүнийг юу гэсэн гэвэл босгоод надад бити мөрөг. Би ч гэсэн тантай адилхан Бурханд үйлчлдэг хүн. Хоёулаа адилхан Бурханд үйлчлдэг хүн гэж хэлж байгаа. Тэ мөргөөдөө гэж хэлсэн үү. Итали хүн надад ингэж мөрөгхийг нэг харах өдөр бас ирдгэл юм байна гэж тэ. Хорвооч юм үзэх шивтэй гэдэг ч юм уу тэ. Эсвэл одоо юу гэдэг те ингэж нэг еврей хүний өмнө одоо ромчууд ингэж нэг өвдөг сөгддөг өдөр бас ирэх байжаа майжаа гэж тавлаа. Тэгсэн үү? Үгүй. Петр ч гэсэн маш даруухан байсан. Юу вэ гэхээр юу яс гисэн гинэ. Бид хамт уншлаа шүү дээ сая. Бос хоёулаа хамт эзэд үйлчлдэг үсттэй гэд босгож байгаа байхгүй юу? Олон жилийн өмнө нэг Солонгосын алдартай пастрын өмнө нэг монгол пастор очоо сайн байна уу та гэд ингээд нөгөө юу яах гэсэн чинь мэдлэг гэсэн чинь тэр пастрын туслах нь шууд энэ дахин руу өвдөглөөл пастрынхаа өмнө өвдөг сөгдөлсөн гэсэн. Нэг ийм үйл явдал болж тэр пастор дэндүү алдартай. Дэлхийд даяар алдартай том пастор байхгүй юу? Тэгсэн чинь нэг Монголын нэг жижиг пастор очиод мэдлсэн чинь туслахын шууд араас нь
өвдөглүүлсэн байвал яах вэ? Хаанаасаа хаалгах чинь гэж үнэн шүү бас тийм ээ. Нөгөө пастор бол миний өмнө чи өвдөг сүгд гээгүүл байлгүй дээ гэтэл одоо юм хүн гэдэг юмыг нэг юм болгодогтай хүн ер нь. Корнел яг л одоо Петрийн өмнө сонож мөргсөн чи Петр үгүй би ч гэсэн хүн, би ч гэсэн бурханд үйлчлдэг хүн. Хоёулаа яг адилхан гэд босгож штэ. За ингээд юу болсон гэсэн чинь би ингээд залбирдаг хүн байгаа, өргөл өргөдөг хүн байгаа. Бурхны тэнгэрч надад үзэгдсэн, таныг дуудуулсан, таны үгийг сонс гэж хэлсэн. Яг энэ агшинд Петр ойлгож байгаа байхгүй юу? Юу яах гэж би энэ айлд ирсэн? Энэ хүмүүс юу сонсох гэсэн сайн мэдээг сонсох гэж бурхан намайг илгээсэн юм байна да гэж. Ямар нэгэн үлгэр ярих гэж ирээгүй, бизнес айдиа хуваалцах гэж ирээгүй, улс төрийн нөхцөл байдлын тухай ярих гэж ирээгүй, танаа мусын ромчууд гал хамаг уур хилэнгээ гаргаад манай израилчуудыг хичнээн жил дээрлэх гэсэн яцгаа зайлцгаа та нар гэд улс төрийн ярих гэж ирсэнгүү Петр яг энэ хооронд юуг ойлгосон бэ гэхээр бурхан сайн мэдээгээ хуваалцуулахаар энэ газар намайг энэ хүнээр дамжуулан илгээж энэ хүнд бурхан тэнгэрлэгчээ үзүүлээд намайг дуудуулаад нөгөө л сайн мэдээг тунхаглуулахаар илгээжээ гэж Петр ойлгож байгаа байхгүй. Ингээд Петр юу гэж юм гэхээр түрүүн бид нар уншсан шүү дээ. Петр ам нээж бурхан хэнийг ч ялгарлдгүйг би үнэхээр ойлголоо. Харин өөрөөсний имэж зөв шударгыг үйлддэг ямар ч үндэсний хүнийг бурхан таалдаг ажээ гэж хэлж шээ. Петр одоо асар том ойлголт авч байгаа байхгүй юу? Юу гэхээр нөгөө нэг тэнгэрээс бууж ирсэн нөгөө нэг бозар амьтдаар дүүрэн даав байсан шүү дээ. Петр алаад идэхэд үгүй би хуулийн дагуу ийм бозар амьтдыг би ерөөсөө идэж өсөөгүй гэсэн чинь бурхны ариун болгосныг чи бозар гэж тооцдог хэм бэ гэж тэр үзэгдэл дотор Петрээс асууж ирсэн шүү дээ. Одоо Петр ойлгож байгаа. Энэ алаад идэгдэг нь ямар нэгэн хоол хийгээд идэх гэсэн утгаараа биш. Харь үндэстнүүдийг та нар бозар гэж үздэг үстэй. Гэтэл тэр харь үндэстнүүдийг чинь би ариусгацсан байна. Энэ чинь миний арт түмэн. Би энэ хүмүүсийг хайрлцсан байна. Тэгэхэд чи энэ хүмүүсийг алга үзнэ гэж юу гэж бурхан түүнээс асууж байгаа тийм утгатай байж гэдгийг одоо Петр ойлгож байгаа байхгүй. Тэгээ ингэж ойлгоод Петр юу гэж юм гэхээр бурхан хэнийг ч ялгарлдгүй юм байна гэдгийг одоо би сорж мэдлээ. Өөрөөсний имээдэг зөв шударгыг үйлддэг ямар ч үндэстний хүнийг бурхан таалдаг ажээ гэж Петр одоо сурж штэ. Гэтэл еврейчүүдийн хараа тийм биш шүү дээ. Еврейн ёсын дагаал, еврейн ёс заншлын дагаал, еврей хоол идээл, еврей хүн шиг хувцлаад, еврей хүн шиг амьдрал, еврей хүн шиг аяглах юм бол бурхан сая намайг ивэх юм шиг ойлгодог. Гэтэл үгүй, энэ хүмүүс бүгдээрээ италичууд байсан. Энэ хүмүүс бүгдээрээ эзлэн түрэмгийлэгч нар байсан нэг талаар. Энэ хүмүүс чинь ямар ч еврейн ёс заншлыг мэдэхгүй, хоцлол хийлгээгүй. Нөгөө еврейчүүд чинь эрэгтэй хүүхдэд хоцлол хийдэг ш. Хоцлол хийлгээгүй юм хүмүүс байсан. Эдрийн еврейчүүдийн байтугай тийм ээ нөгөө олон бозар хоолыг иддэг тийм арт түмэн байсан. Гэтэл бурхан Петрт асар чухал ойлголтыг өгч байгаа. Юу гэхээр би энэ хүмүүсийг ариун гэж үздсэн байхад чи бозар гэж үзэж болохгүй маа. Би энэ хүмүүст авралаа өгөх гэж байхад одоо чи тэр сайн мэдээгээ энэ хүмүүст ярьж өгөө гэж хэлж байгаа юм байна гэж Петр одоо болж байгаа үйл явдал үдсэн үзэгдэл хоёроо холбож ойлгож тийм ээ ухаарлыг авч штэ. Ингээд Петр яасан гэхээр Есүсийн тухай цааш нь энэ хүмүүст номлож байгаа байхгүй. Тэгээ Петр одоо эдгэрт юу гэж хэлсэн бэ гэхээр та нар дээгүүр өнгөрөх баярыг сахижээ. Та нар хагасаа өдөр болгон ажил хийхгүй амаржээ. Та нар 11-ээс сүмд аваачиж өгчээ. Та нарын раби багшийг дуудаж энэ хуучин гэрээ сайн цээжил сур гэх мэтлэн юмнууд заасан уу? Тийм заагүй. Та нар хавчны мах битээ идчихэ. Та нар гачин тийм далайн нялцгай битүүд битээ идчихэ. Тэр чин бозар. Та нар гахаа мах зөндөө иддэгтэй битээ гахаа мат идчихэ. Энэ үеэс хойш самгивсал битээ шарж идчихэ. Чэв бүгэн битээ идчихэ гэж Петр ийм еврейн ёс заншил энэ үед номлосон уу? Үгүй. Петр юу номлосон бэ гэвэл зүгээр Есүсийг л номлож байгаа. Цаашаа уншъя. Бүхний эзэн Есүс Христос ирдэг. За би одоо 36 дугаар ишлээс цаашаа уншиж шүү. Бүхний эзэн Есүс Христос ирдэг амар тайвны сайн мэдээ болох израильчуудад илгээгдсэн тэрхүү мэдээ нь Иохны тунгалсан баптизмаас хойш Галилаас эхэлж бүх Иудад даяар тархсан сургаал босныг та нар өөрсдөө мэднэ. Назарын Есүсийг Бурхан ариун сүнс ба агуу хүчээр тоссон төдийгүй Бурхан өөрөө Есүстэй хамт байсан учраас тэрээр хаа сайгүй явж хүмүүст сайн сайхныг үйлдэн сатаанд дарлагдсан бүх хүнийг эдгээсэн юм. Иудачуудын нутаг болон Иерусалимд Есүсийн үйлдсэн бүхний гэрчин бид мөн
Хүмүүс Есүсийг модонд өлгөж хөнөөсөн боловч Бурхан 3 дахь өдөр нь түүнийг үхлээс амьлуулж тэрбээр үзэгдсэн билээ. Гэхдээ бүх ард олонд биш, харин Бурханы урдчлан сонгосон гэрч нар болох бидэнтэй үхлээс амьсныхаа дараа хамтдаа хооллож унтлан бидэнд үзэгдсэн. Бурханаар томилогдсон Есүс бол үхсэн ба амьдын аль альныхын шүүгч мөн гэдгийг ард олонд тунхаглаж баттай гэрчлэхийг тэрбээр өөрөө бидэнд тушаасан билээ. Есүст итгэсэн хүн бүр түүний нэрээр гим нүглээс уучлагдана хэмээн иш үзүүлэгчид бүгд гэрчилсэн байсан юм гэвэ. Петрийн номлолын гол сэдэв юу байв? Сабат өдрийг сахих тухай байсан уу? Эсвэл еврейчүүдийн хуулийн дагуу хоол ундаа өөрчлөх тухай байсан уу? Эсвэл еврейн баяруудыг цахим биелүүлэх тухай байсан уу? Петрийн номлолын гол сэдэв Есүс л байлаа. Би олон жилийн өмнө Вашингтон ДС хотод явж байхдаа Библийн музейг үзсэн. Одоо Монголоос ирсэн найзууд маань бүгд л тэр музейг очиж үздэг. Маш гоё. Би та нарт бас санал болгомоор байна. Та нар Вашингтон ДС рүү амралтаараа явах юм бол Библийн музейг очиж үзээрэй. Тэнд алдарт номлогч Билли Грэмийн одоо тасаг байдаг. Тасаг л гэж хэлэндээ тийм ээ. Ерөөсө бүтэн нэг давхар нь Билли Грэмийн үйлчлэлийн тухай ерөөсө бүхэл бүтэн цогц давхар байдаг. Тэрийг үзэж хахад Билли Грэм өөрийнхөө тухай ингэж бичсэн байна. Өөрийнхөө номлолын тухай ингэж бичсэн байна. Миний номлол бол маш энгийн. Би Есүсийн тухай л номлодог гэж хэлсэн байна. Өнөөдөр Петрийн номлол бас маш энгийн. Еврейн тэр олон яриухтай биелүүлэхэд төвхтөө тэр олон хуулийн тухай Петр энд ярих гэж ирсэнгүй. Петр зөвхөн Есүсийн тухай л ярих гэж ирлээ. Корнел сайн хүн байсан. Корнел Бурханыг мэддэг хүн байсан. Корнел Бурханаас имэж дотроо залбирч явдаг нэгэн байсан. Корнел бусдад өглөг өгдөг аюул сайн хүн байсан. Тэгвэл энэ нь хангалттай байсан бол Бурхан Корнел руу Петрийг явуулж Есүсийн тухай яриулахгүй байх байсан юм аа. Тийм учраас Корнел руу Петрийг илгээж Есүс Христ гэж хэн бэ? Есүс Христ бидний төлөө юу хийсэн бэ гэдгийг Петрээр яриулж байгаа. Петр очоод за би ямар сэдвэр номлох вэ гэж огт гацаанд ороогүй. За би юу ярих ёстой болоо? Улс төр ярих уу, бизнес ярих уу, сонирхол ярих уу, хобби ярих уу, юу ярих уу те? Тэгээ ярианы сэдв олдохгүй байна гэж Петр огтход санаа зовоогүй. Петр нөгөө л Есүсээ номлоно гэдгээ шууд ойлгож байгаа. Яагаад гэвэл үүний төлөө Петр илгээгдсэн, үүний төлөө Петр илч болж томилогдсон, түүний хаа сайгүй тунхаглах ёстой сайн мэдээ бол Есүс Христийн тухай сайн мэдээ гэдгээ Петр ойлгож ирсэн. Тийм учраас Петр ямар ч эргэлзээгүйгээр тэнд байсан хүмүүст Есүс Христийн тухай номлосон. Тэгээд Есүс Христ бол үхлээс амилсан гэдгийг бол тунхагласан. Мөн Есүс Христ бол хожим үхсэн амьд бүх хүний шүүгч гэдгийг тунхагласан. Есүс Христэд итгэсэн нэгний нүглийг Бурхан уужладаг гэдгийг тунхагласан байна. Энэ бол ерөөсөө сайн мэдээний дотор Есүс Христэд итгэх бидний итгэлийн гол цөм болсон хэдэн чухал элементийг энд дурдж оруулсан байна. Есүс Христ юу хийсэн бэ? Сатанаар эзлэгдсэн хүмүүсийг чөлөөлж исэн, эдгэж исэн. Есүс загалмайд цовдлогдсон, модонд үлгэгдэн нас орсон, амилсан. Эцсийн эцэст Есүс бол шүүгч. Есүс Христэд итгэх юм бол нүглийн уучлал ирдэг гэдгийг Петр инхүү номлож байна. Яг л сайн мэдээгээ л номлож байгаа. Энийг өнөөдөр энэ Петрийн ярьсан ярианы энэ агуулгыг задлаад нэг нэгээр нь ингээд жиргээд тийм ээ нэг нэгээр нь ингээд салгаж тавиад доошоо ингээд нэг гэж байгаа жагсаалт болгоод бичих юм бол яг л сайн мэдээ гарч ирж байгаа. Тэрний үг л Бурхан хүмүүст хайртай учраас амар тайвны сайн мэдээгээ илгээсэн. Тэр нь Есүс Христ байсан. Тэр Есүс Христ номлосон, өвчтөе хүмүүсийг эдгээсэн, ариусгасан. Тэгээд мөн тэр Есүс Христ нь загалмай дээр цовдлогдсон нас орсон. Тэгээд тэр Есүс Христ нь үхлээс амилсан, хожмын шүүгч болж байгаа. Одоо тэр Есүс Христэд та итгэх юм бол нүглийн уучлал танд байгаа буюу аврал танд байгаа гэдгийг л номлож байгаа. За энэ номлолыг сонсох үед юу болж байгаа гэхээр тэрийг сонсч байсан хүмүүсийн дээр хариун сүнс боосон. Үүс номноос харах юм бол өмнө нь залбирж явах үед хүмүүс ариун сүнсээр дүүрч байгаа тухай гарсан. Мөн элчнэр хүмүүсийн толгой дээр гар тавих үед ариун сүнсээр дүүрч байгаа тухай гарсан. Одоо номлол сонсоод итгэл орж ирэх үед ариун сүнс бууж байгаа тухай гарч ирж байна. Тэгэхээр ариун сүнс яадаг вэ? Хүний арга замаар ажилтдаг юм байна. Тийм ээ? Анх дагалдагч нар нийлээд залбирж ирсэн. Тэгэхэд ариун сүнс боосон. Тэгээд дагалдагч нар эндээс юу сурч авсан бэ гэхээр залбирх үед ариун сүнс бууд юм байна гэж сурч авсан. Дараа нь тэд нар яаж вэ? Петр, Иохан хоёр Самарт очоод
нөгөө Филиппийн номлоод Есүст итгэсэн хүмүүсийн дээр гар тавихад ариун сүнс боосон. Эндээс хүн юу ойлгож авсан бэ? Илч хүн, номлогч хүн хүмүүсийн дээр Есүс Христэд итгэгч хүн бусдын дээр гар тавихад ариун сүнс бууж ирд юм байна гэж эндээс сурч авсан. Тэгсэн чинь өнөөдөр дахиад нэг шин туршлага бий болж байна. Тэр нь юу вэ гэхээр номлож хахад тэнд залбираагүй байсан, тэнд гар тавиагүй байсан. Зүгээр л номлож хахад тэнд ариун сүнс бууж байгаа. Тэгэхээр ариун сүнсний ажлыг харж байна уу? Ариун сүнсний ажлыг бид хайрцаглах боломж байхгүй. Ариун сүнсний ажлыг бид томьёолох боломж байхгүй. Одоо монгол хэлний дүрмийг ингээд томьёолдог тийм үү? Тэгээд тэр томьёогоо ингээд багш ярьдаг тийм үү? Өгүүлэгдэхүүн урдаа ороод одоо өгүүлэхүүн ардаа ороод ингэж байгаа ийм өгүүлбэр гинэ гэдэг ч юм уу те. Эсвэл одоо физикийн хуулийн дагуу буцлах одоо ус буслахыг одоо тэгж томьёолдог штэ те. Одоо халуун юмн дээр тавьсан гурван талаасаа хашигдсан ус маань дээрээсээ болон доороосоо зэрэг ууршихыг буцлах үзэгдэл гинэ гэдэг ч юм уу те. Би яг энийг хэлээд сайн дүн авч яснаа сандаг байхгүй юу? Физикийн хичээл дээр. Тийм учраас аягүй сайн хэлээд байгаа. Багш намайг гаргаж ирээ. За энийг хэлээд бослохын томьёог хэлээд гэхлээр би яг энийг уншсан байж таарад яг энийг хэлээд би за онц биш юм аа гэдэг сайн авч яснаа би аягүй сайн сандаг байхгүй юу? Тэгэхээр ингээ хүн бол ингээд ямар нэгэн юмыг томьёолж штэ. Ингээд томьёолоод ингээд дүрмжлээд тавьчлаа. Ариун сүнсний ажлыг дүрмжлэх боломж байхгүй. Тэнд хүмүүс номлол сонсч байсан Петр тэнд сайн мэдээг ярьж хахад тэр хүмүүс Есүс Христийн тухай хүлээж авч ирсэн. Тэгэхэд тэнд ариун сүнсний дөрвөлт хүмүүсийн дээр бууж ирж байгаа байхгүй. Ийм гайхалтай үйл явдал болж байна. За эндээс ингээ харах юм бол Бурхан Есүс ариун сүнс гэсэн энэ ариун гурвлын ажил эндээс харагдаж байна. Петрийн номлоос харах юм бол Бурхан нүүр тал харддаггүй, бүх үндэстний хүмүүсийг хайрладаг. Тэр та нарт Есүс Христийг илгээж амар тайвны сайн мэдээг өгсөн гэж Бурханы тухай ярьж эхэлсэн бол дараа нь Есүсийн тухай ярьсан. Тэр Есүс сатаанд эзлэгдсэн хүмүүсийг чөлөөлж эдгээжсэн, загалмай цуглагдсан насварч дахин амьсан. Ингээд энэ Есүс Христ бол хожим үгсэн амьд бүхний шүүгч болж байгаа. Ингээд Есүс Христэд итгэх юм бол нүглийн уучлал ирнэ гэж Есүсийн тухай номлож идэл ариун сүнс бууж ирж байгаа. Өөрөөр хэлбэл Бурхан эцэг хүү Есүс Христ түүний ариун сүнсний ажил нэгэн дор зэрэг хийгдэж байгааг бид харж шít. Тэр хүмүүс ариун сүнсээр дүүрч ариун сүнсийг хүлээж авсан байна. Тэр амар тайвны ариун сүнсийг хүлээж авсан байгаа байхгүй. Тэгэхээр яг л юм. Есүс гэж хэм бэ? Бурханы хүү. Есүс бол Есүсийг Бурхан илгээсэн. Есүс Христэд итгэж бид гэмээ гэмших үед ариун сүнсийг бид хүлээж авдаг. Тэр ариун сүнс та бидэрт амар тайван баяр хөөргийг өгч сэтгэлийн бүхэл зовлонгоос минь айжмдаа чөлөөлж идэг. Ийм эдгэрлийг ариун сүнс бидний дотор хийж идэг. Энийний үр дүнг өнөөдөр таас өөрийнхөө амьдрал дээр амсах болно гэдэгт эргэлзэхгүй байна. Амен. За ингээд ариун сүнс ирлээ гэж. За ингээд Петр номлосон тэнд ариун сүнс ирсэн. Энийг хараад Петрийг дагж ирсэн Ихуда итгэгчдэр гайхсан гэж та нар харж байгаа биз? Түрүүн бүгдээрээ тэгж уншсан. Санаж гинөө. Петр инхүү ярьж байх 45 дугаар ишлээс хардаа. Петртэй хамт ирсэн Ихуда итгэгчид нар бүгдээрээ гайхацгаав. Яагаад гэвэл өөр үндэсний хүмүүс хүртэл ариун сүнсний бэлгийг хүртээд өөр хэлээр ярьж Бурхныг дээдлэн хүндэлж байлаа гэж хэлсэн байна шүү дээ. Ихуда итгэгчид нар гайхаж байгаа. Юудачууд одоо гайхаж байгаа байхгүй хүүш. Бидний хуулийг мэдгүй, хоцлол хийлгээгүй, бидний хууль ёс дүрмийн дагуу амьдрдаггүй энэ гачин хүмүүстээр ингээ ариун сүнс буучлаа гэж юу? Ямар сони юм бэ? Еврейчүүдийн хувьд бол ерөөсө байж болохгүй юмыг Бурхан өөрөө хийчихэж байгаа байхгүй. Энэ чинь л сайн мэдээ байхгүй юу? Еврейчүүдийнхаар бол хүн тэр Мосегоор өгсөн еврейн бүх тэр яривхтай хуулийг биелүүлжээж сая аврал авч Бурханы ерөөлийг хүртэх ёстой байтал энэ хүмүүс хоцлож хийлгээгүй еврейн хуульч мэдхгүй хүмүүс Есүст итгэнгүүт шууд ариун сүнсийг авчиж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө нэгээс 10 дугаар анги хүртлээр сурж байгаад сая нэг 10 айцтаа тавна гэж манайх нь ярьдаг байсан да нэг тийм 10 айцтаа тавсан чинь нэг гар орж ирснээр шууд айцтаат нь аваа гараа авчвал яг та нарт юу яаж санагдахгүй хөөш чи нэгээ төгс юм уу хоёроо төгс юм уу гурваа төгс юм уу төвшин доктор шалгалтаар орсон юм уу тэг 35 үсгээ сурсан юм уу айлгуур сурсан юм уу юу сурсан юм чи яаж айцтаат авж байгаа нөгөө хүн зүгээр л би нэгүслэр авчлаа шууд Есүс Христэд итгээд аврал авч байгаа энэ бол нэгүсэл гэж яриад байгаа юм чи энэ байгаа байхгүй амен төгсгөлд нь одоо би дүгнэе Корнелд яагаад Есүс Христ хэрэгтэй байсан бэ? Корнел сайн хүн байсан.
Корнел бурханд итгэдэг нэгэн байсан. Корнел залбирдаг нэгэн байсан. Тэр ч бодохоо бүр ядуус өглөг өгдөг нэгэн байсан. Тэгэхдээ Корнелд нэг л юм дотоо байсан. Есүс Христ. Тийм учраас бурхан Корнел руу Петрийг илгээж Есүс Христийн сайн мэдээг тунхаглуулж үүнд нь Корнел итгэснээр Корнел нүглийн уучлал ба ариун сүнс хоёрыг хүлээж авчих. За тэгэхээр одоо хариулт нь гарч ирж байна. Түрүүн би номлолынхаа эхэнд яагаад заавал Есүс гэж хүн зүгээр ингээ бурхан байгаа гэж итгээл зүгээр нэг тийм зөв сайныг хийгээл явж хаад хангалттай байж болдгүй мó гэж ийм асуулт байдгаа гэсэн. Тэгвэл одоо хариулт нь энэ. Та тэгээ амьдарч болно. Энэ бол таны сонголт мөн. Гэхдээ Есүс Христэд итгэлгүйгээр таны нүгэл уучлагдахгүй та ариун сүнсийг хүлээж авахгүй байна. Ариун сүнсийг хүлээж авснараа хүн дотроо шинээр төрдөг. Үүнийг англи хэлэнд юу гэж ярьдаг вэ? Born again гэж яриад байгаа. Spiritually born again гэж яриад байгаа. Өөрөөр хэлбэл сүнсээр дахин төрөх гэж хэлээд байгаа энийг. Ингэж сүнсээр дахин төрөөгүй хүн Тэнгэрийн хаанчлалыг үзэхгүй гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгсэн чинь нөгөө нэг Никодемос гэдэг еврейн алдартай багш Есүсээс бүр асуудаг шүү дээ. Та ямар сони юм ярина вэ? Настай болсон атлаа би яаж хоёр дахиад эхийн хөвлөд орж би дахин яаж төрөх вүлээ гэсэн чинь Есүс хариуд нь хэлдэг шүү дээ. Та Израилийн багш атлаа миний хэлээд байгааг ойлгохгүй байх гэж юу? Ийм зүйлийг ойлгохгүй байгаа бол энэний дараагийн ямиг та яаж ойлгох юм бэ гэж Есүс хариулаад юу гэж хэлдэг вэ гэхээр би махан биеэр төрөх тухай ерөөсөө яриаг байна. Би сүнсээр дахин төрөх тухай ярьж байгаамаа гэж хэлсэн байгаа. Тэгвэл энэ сүнсний төрөлт гэдэг чинь яаж болдیں۔ Сүнсээр төрье. Сүнсээр төрье. Сүнсээр төрье. Сүнсээр төр гэж төрчд юм уу? Хүн өөрөө энэ ингээд бодож байгаа төрчдөг зүйл биш. Энэ шинээр сүнсээр төрөх юм чи яаж хийгддэг вэ гэхээр тэр бурхны сүнс өөрөө орж ирээд намайг шинэ хүн болгохыг сүнсээр дахин төрөх гэж хэлээд байгаа. Тэгвэл энэ сүнс чи яаж ирдэг юм бэ гэвэл Есүсийн нэрээр ирдэг юм аа. Өөрөөр хэлбэл Есүс Христэд итгэх итгэлээр л ариун сүнс ирдэг. Та сайн хүн байж болно. Та Корнел шиг өглөг өгөөд хаяа нэг залбирчаад бурхан минь хаач байдгийг мэдэхгүй нэг бурхан байгаа. Ямар ч намайг харж байгаа хаа. Би зөв сайн хүн шүү. Хаяа өглөг өгдөг шүү гэж та дотроо бодоод явж иж болно. Гэхдээ танд ариун сүнс ирэхгүй. Таны дотор шин төрөлт байхгүй л гэсэн утгатай. Таны амьдралдаа хийсэн нүглийн уучлал чинь угаагдах, уучлагдах гэдэг юм бол байхгүй гэсэн утгатай. Та өнгөрсөн амьдралдаа хийсэн алдаа ононыхоо бүх үр дагаврыг өнөөдөр ч та үүрээстэй л амьдрна. Тэгтээ яах вэ та сайн хүн тий өглөгөө өгөөл хаяа нэг залбираал тэгээл нэг бурхан байгаа шүү гэж бодчоол явж иж бол та болно. Гэхдээ Есүс Христийг хүлээж авч иж нүглийн уучлал буюу таны өнгөрсөн амьдрал дээр байгаа хараал таслагддаг. Та чөлөөлөгддөг. Та уучлагддаг. Та цагаатгагддаг. Тэр Есүс Христ иржээж та ариун сүнсийг бурхнаас хүлээж аваад тэр ариун сүнсээр та сая шинэ хүн болж дахин төрдөг. Энэ л Корнелд дутуу байсан юм аа. Үүнийг бурхан мэдчихсэн учраас Илч Петрийг Корнелийн гэрлүү илгээсэн юм аа. Энэ бол өнөөдөр Нью-Йорк Монгол чуулганы зорилго мөн. Бид яагаад байгаа юм? Яагаад Христ итгэгч нар бид нар энд байгаа юм? Яагаад бид үйл ажиллагаа явуулж хамтдаа залбирч явдгийг? Яагаад гэвэл Есүс Христээр дамжуулан нүглийн уучлал ирж Есүс Христээр дамжуулан дахин төрөлд ирдэг учраас бид энэ зорилгын төлөө нэгдсэн. Бид энэ зорилгын төлөө залбирдаг. Бид энэ зорилгын төлөө энэ хотод манай чуулган оршдог. Энэ зорилгын төлөө бид монголчуудаа ивэж ерөөхийн төлөө бид байгаамаа. Хүсвэл ариун сүнсний бэлэг таних болох боломжтой. Энэ дэр хэлсэн. Ариун сүнсийг авсан хүмүүс яасан гэсэн бэ? Бурхныг дээдлжээлаа гэж. Бурхныг дээдлэн байгаа нь харагдчихлаа. Өөр хэлүүдээр бурхныг дээдлэн байгаа нь харагдлаа гэж хэлсэн. Хүн анх цуглаан дээр шууд бурхныг дээдэлдэггүй. Зүгээр л тэр хүмүүсийг хараж зогсдог ихэндээ. Хөөх нүдэн айна залбирд юм байна. Ямар сони. Хөөх дуулж гин гэл те. Анх би цуглаанд иржсэнээ санаж байна. Яг л би ингэжсэн. Тэгээд пастор урд гарч ирээд Библиэс номлосон чинь номлолынх нь учрыг ойлгохгүй тэдийн тэтгэс нөгөө номлолын дуустал нь Библиэлтэйгээ ингэж зуралцаар гал таарж яснаа санддаг юм би. Нөгөө ишлийг олохгүй байгаа байхгүй би. Тэгээд хоёр винийгээ нодраал найцтайгаа ирсэн. Тэгээд чи тэгээд ачаа би ингэж малгааныхаа сарвчийг ингэ доош нүд рүүгээ дарж өмсчүүл нэг хоёр бүхтээсэн юм. Тэгээд нэг би винийгээ нодарсан хоёр инээсэн хоёр юм л тэр цуглаанд юу болж байгааг чи ойлгож чадахгүй сууж яснаа одоо сандгийн. Харин яваанда
би дуу дуулж эхэлсэн. Би өөрийгөө өөрчлөж байгааг мэдэрсэн. Юу гэхээр би итгэгчдийг дагаад ингээд дуугийн дуулаад идэх болсон байсан. Нэг мэдсэн чинь. Заримдаа нөгөө чинь нүд мүдэ анцсан дуулж байна. Бүр нэлээ орцсон шинжтэй дуулж байна. Тэгээ сүүлдээ тэр дуугийн дуулах гэж очдог болсон. Тэр дуу нь гоё санагдаад гэсэн. Тэгээ нөгөө дуугийн дуулахаар ингээд нэх гоё ингээд юм тайвшраад байгаагаа би мэддэг байсан. Түрүүн бид нар уншсан шүү дээ. Амар тайвны сайн мэдээ гэж хэлээгүй билүү? Энэ амьдралаас өөр газраас олж авахгүй тэр амар тайвнаа цуглаанд ирэхээр би мэдрээд идэг байсан. Гэр оронд хэрүүл оруулалтаа гарч яваад найз нөхдийн донд орохоор бөөрсөлдөөн амар ядарч байгаа байхгүй юу? Энэ хорвоо төр чи хүн амьдрах гэж юу? Цуглаанд ирэнгүүт л хинч намайг шүүхгүй, хинч намайг бородохгүй, бүгд л над руу харж инээгээл намайг тэрж аваад, яас чиш тэрж аваад байгаа юм те. Яг намайг ямар хүн бэ гэдгийг мэдэх юм бол паа гэнэ намайг уулна. Гэтэл хинч намайг хинбэ гэдгээр минь биш, зүгээр л би тэнд хүн байгаагаар минь хүмүүс намайг хайрлаад байдаг. Тэгээд магтан дуусан чинь дуун гоё, дуу дуусан чинь уужраа ачаах шиг, заримдаа нулимс гарч ах шиг өөрөө хүлээж өсөрч чадахгүй юу болоод байна антер гэж мэгэл те. Энэ чинь юу вэ? Нөгөө ариун сүнс ирэхэд бид бурхныг дээдэлдэг гэдэг чинь энэ багхгүй. Ариун сүнс ирэхэд энэ харь үндэстнүүд яасан? Нөгөө еврейчүүдийн хувьд санаанд багтамгүй юм тэнд болж байгаа. Ариун сүнс ирэхэд нөгөө харь үндэстнүүд бурхныг дээдлэн магтаж байгаа. Тэгээд амар тайван болж эхэлж байгаа. Тэгээд залбирдаг болж эхэлж байгаа. Залбирх тусам залбирлынхаа хариултыг амьдралдаа авч эхэлж байгаа. Ингээд Есүс Христэд итгэгч болж хувирсан миний хувьд бол яг өнөөдөр энэ процесс, яг энэ үйл явц өнөөдөр таны дотор байгаа. Гэхдээ энэ процесс бол нэг удаа цуглаанд ирсээр бас болчдөг юм биш ээ. Олон удаа хүн цуглаанд явж байж айжмдаа энэ бүхэн болдог. Тэхийн тулд тэр үеийг хүртэл бид цуглаанаа хийсээр байх хэрэгтэй байхгүй юу? Тэр үеийг хүртэл бид төвчээртэй байх хэрэгтэй байхгүй юу? Тэр үеийг хүртэл энэ хаалга нээлттэй монгол хэлээрээ бид бурхныг магтан хүндэлсэн хэвээрээ байх хэрэгтэй байхгүй юу? Тэр хооронд ч хүн нэг ирнэ, алга болж байгаад хоёр дахь ирнэ, бүр байхгүй байжгаад гурав дахь ирнэ. Тэгээд дөрөв дахь, тав дахь ирдэг болно. Тэгээд тасралтгүй ирдэг болно. Тэр хүн бурхныг магтдаг нэгэн болно. Тэр хүн бурхны ивэл ерөөлийг хүртсэн нэгэн болно. Тэгээд тэр хүн Нью-Йоркт ирсэн бусад монголчуудаа хараад да гэдэг байсан бол одоо тэр хүн тэр хүмүүсийг хайрладаг болно. Залбирж өгдөг болно. Тусалдаг болно. Ингэж хүний амьдрал өөрчлөгддөг. Энэ бол бидний зорилго. Энэ зорилгын төлөө манай чуулган оршдог. Энэ зорилгын төлөө бид энд өнөөдөр цуглаж эзнийг монгол хэлээрээ дээдлэн хүндэлж байгаамаа. Амен. Яагаад Есүс гэж? Хариулт нь одоо таны дотор байгаа. Сонгох үгүй нь таны эрх. Сонголтыг би та нарт үлдээе. Би хэнийг ч хүчлэхгүй. Та нар ирлээ хүн хэлэхээс цаас чичхээс гэж хэлдэг. Тийм учраас би хэлж ярьж байгаа. Энийг хүлээж авах хэсэг нь таны сонголт. Хамт залбирцгаая. Би та бүгдийн төлөө залбирч өгмөр. Агуу гайхамшгуудыг бүтээгч амьд оршигч бурхан минь ээ, тандаа баярлалаа. Та биднийг хайрлсан. Та ямар ч үндэсний хүнийг та хайрладаг. Та бол хэнийг ч ялгуурлалгүй хайрладаг. Өөрөөс нь имэж зөв шударгыг үйлддэг ямар ч үндэсний хүнийг та таалдаг. Тийм ч учраас та бидний төлөө эзэн Есүс Христийг илгээсэн. Тийм ч учраас энэ хүмүүс сэтгэлийн дуудлагаа дагаад, сүнслэг дуудлагаа дагаад энэ хүмүүс өнөөдөр энд байгаа гэж би харж байна. Итгэж байна. Тийм учраас та энд байгаа ирсэн эрхэм ах иш дүүсийн минь сэтгэлийн хаалгыг та тогшооч. Тэдний амьдралд нь та ариун сүнсээр нэвтрэн орж, гэм нүглийг нь угааж, та тэдэнд амар тайвнаа өгөөч. Мэдхгүй махан биеийн хүсэл тачаалынхаа дагуу сатааны боол болон амьдарч исэн биднийг та чөлөөлсөн шигэ та энд байгаа ах иш дүүсийг та чөлөөлөөч. Баярлалаа. Талархан аврагч эзэн Есүсийн нэрээр залбирч байна. Аамен.